Сайн байцгаана уу? Ээлжид болоогоор уулзж байгаа баяртай байна. Надад захиалга өгсөн найзуудтай баярлалаа. За манай найзуудад олон надад юу ирсэн байна? Харцгаая. Хэлцгээе. Энийг сүлд нь олно. Цонхроо хараад байгалийн гэрэлтэй ингэж бичлэг хийх нь илүү гоё харагддаг гэсэн чинь шаардж чадчихна. Хүүхдийн баяраар өмсөх маань өн баярын өмнө ирсэн. Гэсэн чинь манай дунд хүн маань салхин цэцэгдээд тэгээд нөгөө юу гадуур гоё баярлаж гоё хувц өмсөж өгөх болсон. Гэртэл баярыг өнгөрөөсөн дөө. Тэгээд угаасаа 6 сарын 1 маш хүйтэн өдрөөс энэ талааж юу гэхийг бол бодохгүй өмсгөөргүй л байсан байлээ. Тэгээд бас юм яаж гэж жоон сэрүүхэн байх гэд бас өмд бодвол загсан. Бас тэр нь сэрүүхэн л яхаарсан юм лээ. Ер нь их зузаан авчлахгүй хүмүүс видео калмал хийх хүлээж өглөө тэгээд 6 сарын 1 юм жаана хүйтэн байсан үү те. $150 манай охинд бол яг л юм бэ. Хөөрхөн нэг нэр хүүхдийн хувцснууд нэг хөөрхөн юм. Ингээд яг хөөрхөн маст. Одоо энэ дээр юу хөөрхөн юм аа. Батхан амар гоё давуу материал. Яг баруусаа ингэ маш гоё давуу болохоор сэмрэн гэж айх юм байхгүй. Энэ тор угаасаа аюу дайчгүй байгаа ч тийм. Ингээд 100 гоё гангарах нэ миний охин. Ой. Юу өмсч байгаа юм шүлчээ. Ой. Энд жоохон өнгөний алхаад байна. Чихэн өнгөл хастай юм. За. Хөөрхөн цагтай. Хөөрхөн хотоол гэх байлаа. Энэ юу вэ? Манай найз манай охин. Манай найз хувцас. Цахилсан хувцас. Намайг өмсөж юу олоог болно хийхгүй юм гээд тэгэрэ найзаа гэж намайг болсон. Зөвшөөрсөн. Тэгээд найзынхаа юм бас өмсөж дайгтонхнээ. За хүүтэн байвал нөгөө юу аа гэсэн шүү дээ. Энэ ч өнгөнөөд нь өөр байна. Хос болгож авч байгаа шүү дээ. Тэгэхэд өнгөнөөд нь өөр болж байгаа байхгүй. Материал нь ч өөр, өнгөнөөд нь ч өөр. Гэтэ айгүй хөөрхөн л агаад байна л та. За энэ материалтай. Үнэтэй. За яг ингээ хослуулаад өмсч болно. Гэтэ яг ижилхэн материалтай юм бол биш үү. Хөөрхөн хараа. Наахан цэнхэр өнгөнд зөвхөдөг. Зэн хөөрхөн. Тэгсэн
Надад иймэрхүү сул хувцлууд байдгүй юм байна. Сул хувцс загсан. Артлын юм онгорхон юм. Тэгээ нарийн мөстэй макн дээр өмсч байна. Тэнгүүд 100 гой сэрүүхэн. Ингээ уяатай байна. Энэ бүр уяа. Тэгээ янз нь зөхөр байна. Ингэж сүнсэхгүй л хэл та. Окей. Зэнийг өмсч үзчихэж шнэ. Тэгээ угаасаа яг миний зурган дээр шиг миний зурган дээр харж захиалсан шиг байна. Артлын гэхдээ би юм уяатай гэж боддог. Тийм. Дараагийнх нь 3 дахь нь байсан, 4 дахь нь одоо. Энэ бүр 3 XL-ийг захиалсан бол хамтсан болсон юм. Ер нь олон захиалгатаа би одоо XL-ийг өмсдөг юм баггүй. Тэгэхээр урд хүмүүс ер нь жоохон жижиг ястай юм аашин. Яа. Арай жижиг өмсдөг юм шиг үлээ. Тэгээд сайз нь арай жижигхэн байгаа. Тэгээд би XL-ийг өмсдөг байлаа гэхэд урдаас 2 XL-ийг захиах хэрэгтэй юм билээ. Бүр жоохон сул юм. Би барьсан юм дургу гэж бодох юм бол 2 XL. 3 XL бас зүгээр ч юм уу гэж бодоод 3 XL захисан. Амар том юм шиг байна. Тийм ээ штэ амар том штэ. Ингэрэн гардаг цаг. Ойстол баагаад. Тэгээд амар сонирхолтой материал бүүсрэх ураггүй юм байна. Ячваа. Том юм байна. Гэхдээ би чинь бас нөхрийнхөө бодвол гэх юмсчээд байгаа шүү дээ. Тэр бараг таач. Гэтэл дараагийн удаа яг энэс арай багс гэдэг захиж өмсмөр юм байна. Асан байна. Бүсэн бас хоолоогоор гэдэг үү? Түрүү миний охины татаж бишээ баталгын зүйлтэй. Йоо. Сууч усгаар үгүй. Йоо. Манай нэнц жоохон соловтор загвар гэсэн. Яагаад гэсэн. Гой сэвэлзээ явчих юм хаа. Захиалчаарай гэтгсэн. Тэгээд яг л тарах юм шүү. Угаасаа материал силикон уналттай силикон гэсэн байгаа. Тэгвэл өмсөж үзэхээс нааш ер нь хувцс ингэж үнэлээд гоё сайхан судлал юм хүүхдийн хувцс. Тэгээд би өөрөө өмсөж үзээлээ захиалгаана гэж хэлсэн шүү дээ. Ер нь би өөрөө боддог гэсэн аахгүй юу. Ингээд нэг гоё хувцснууд байна ингээл аваарай гэх. Нэг гоё зарууд явах юм аа. Боддоор ямар авах вэ гэл тэнгүүд нэг бодит зураг харъя марыг гэдэг доор нь хүмүүс бичдэг шүү дээ. Тэнгүүд энэ бодит биш юм шиг сонь зургууд тавьсан гэдэгтэй. Тэгээ би яг зурагтайгаа тийм санаанд зурагтайгаа адилхан тэгээд
үнэхээр гоё сайхан биш бол юм. Би уус амар их интернетээр судалгаа хийдэг байсан байхгүй. Тэгээд яг санаанд таарсан биш бол бас тэгэл ёо гэл урам хугараал тийм гэл хайрын мөнгө гэл харамсан шүү дээ. Харамсдаг байсан байхгүй. Тэгээд одоо өөрөө болоход ингээд нэг захиалгыг сурцсан чинь нэг захиалга авахар болоод гэсэн чинь гоё хүмүүст гоё бодтой ингэж харагдана. Бодтойгоор ийм материалтай байна. Ингэж харагдах юм байна гэд бодтойгоор хэлвэл бас амар хүлээж авах юм болов уу гэж бодоод ийм бодит хувцсны өмснөр рил мэл оруулаад байгаа. Интернет худалдаа авалтаас би амар ер нь ихэнхдээ амар юу гэсэн. Хохирдог байсан. Тэгээд хүмүүсийг бас бити хохироосаа гэж амар их боддог байхгүй юу? Хайрын мөнгө шүү дээ. Мөнгийг яаж олдог вэ? За найзын захиалга 2. Найзын захиалга үн 3 байх хэвээр нэг нэгийг ярьж амжаагүй юм шиг байна. Бас нэг юм ерөөсөө сэлсэн хот байсан да. Энэ арай юу юм бэ? Жижиг сайз байна. Би үнэчлэхэн сайзыг загсан байх хэвээр. Тэгээд эсвэл 2XL мөн л юм л да. Надад яг таарад тэгээ манай найз надад яг таарад 2XL байна. Надад яг таарад тэгээ манай найз надаас жоохон туранхай гэж бодох юм бол манай найзд гой сул таарах хэрэгтэй гэж бодоод захиас 2XL-ийг захиасан байхгүй. Тэгсэн чинь тэр ижилхэн 2XL-ний арай том энэ арай нарийнхан байгаа байхгүй. Тэгэхээр тэр жоохон сул загвартай энэ жоохон жижиг загвартай нарийнхан загвартай юм болов эсвэл зүгээр л энэ ярих гэж зүгээр худлаац шүү дээ. Гэтэ манай найзд бол таарна. Би бол өмсөж нөгөө хамаг юм маань уцсан хамагтай хям шиг харагдах байх. Хамаг гэцнүүд маань. Тэгэхээр өмсөд зураг оруулах бичлэг хийх хэсэг дараа нь шийдмэр юм. Онцгой байл тусгаал таарах. За найзын захиалга 2 ирсэн. Энэ жижиг юм юу захиалсан юм болоо. Захиалсан юм мартчихнаа. Сүртэй хайрцаг тийм шүү дээ бас. За юу л юм чам. Уун тал Монгол юм. Шинийг талтай юм шиг. Хоёр талтай юм шиг. Энэ тэг жоохон хатаачвал харьцахаар юм шүү. Энэ юу вэ гэхээр энэ хөл юм. Яалтай лээ. Өөрийгөө би яалтай лээ. 1 2 3 4
5, 6, 7, 8. Энэ манай хүүхдэд байгаа. Хэдэн давхар юм бэ? Хоёр юм байгаа юм шүү дээ. Тийм үү. Нэг ирсэн байх ёстой гэж бодоодсан. Яаж хайчилж байгаа ямар зүйлээ утгатай юм бэ? Болгоомжтой байхгүй. Баг хүүдээ хүүхдийн баярын гоё. Жохон том юм уу? Тэгвэл дунд хүүдээ. Манай хоёр ер нь баг нэг хоёр сайзын бараг л нэг сайзын ялгаа гардаг. 3 насны зэрэгтэй нэ. Яагаад манай дунд жоохон туранхай манай баг жоохон гэцтэй. Тэгэнгүүтээ юу багт нь жоохон нэг сайз 2 сайз илүү байх юм зүгээр нэг гоё сул том хувцас өмсөж байгаа юм шиг болчдөг. Тэгээд манай баг яг ахыхаа хувцсыг яг араас нь өмсөж байгаа. Ийм хөөх. Айгу гоё. Ийм гоё материалтай. Ийм гоё материалтай. Тэгээд энэ джинс нь болохоор ийм нөгөө амар нөгөө ухаад идчихтэй. Би ер нь джинс хувцас ер нь гоё хүнд амар гоё цогтөг. Гэхдээ яагаад бид тухгүй болохоор сонгодог л болохоос джинс хувцас гоё хүнд амар гоё цогтөг. Гоё харагдуулдаг гэдэгт бол амар санал нийлдэг. Тэгтээ бол энэ бүр амар гоё. Заавуу юм шиг маш гоё. Бүгд тухтай юм. Инстэнтэй. За энэ рүү оръё. Нэг айлт манай найзын хөдөө нэг лаг дээр нь байсан ч амар манай хөдөө тоглоц. Тэгээд зурх татснаас арай хол зугаатай айлахын тулд юм тоглоом захиалсан. Тэгээд би ч захиалсан гэх юм уу. Манай нөхөр энийг захиалаад хаа хөдөөтэй гоё тоглоом захиалтай арай гэж. Жишээ шалж байгаа гэхдээ мэн би арай хүрээгээд тоглож яхад нь бичлэгээр оруулж энэ юм. За сүүлийнх нь би бүр шалаа угаахаас нүгээр аваад. Мөн шүршдэг юм шал угаагчны хэсэг амар юугаар онлайнаар зараад шүү дээ тийм шүршгч тийм шал угаагч авцсан байгаад энэ ярилдгүй юм шиг хатчихаараа. Тэгээд шал угаагч авцсан байгаад тэр нь уртлын алчуур нь наалтхаа байгаад тэгэхээр алчуурнуудын хаянгуудаа шалны алчуур аваад гар нүрийн алчуур шиг алчуур аваад шалаа угааж байгаа.
Тэгээд жоохон ойр зүнхээр тийм алчуу одоо үе чи юу илээд ингээд шалны алчуур ингээд мушгаад цосч идэг юм уу. Тэгэл онцгүй цэвэрлэгээний багж жоохон онцгүй болохоор шал малаа хацалхураал угаах нь холдоол байгаа байхгүй. Тэгснээ яг ингээд харж байгаа амар гоё шал угаах жавал гоё ойр ойрхон цэвэрлээд байх юм байна гэж бодоо. Одоо ч нөгөө цэцэрлэг сургууль амжилтлаа шүү дээ. Тэгээд тэгэнгүүт яа амархан бохирч манай хөт чинь амар хурдан бохирдол цэцэрлэг сургуультай ахт нь бол яг цаагууд нэг цэвэрлчихэд гэр орон болоод идэв шүү дээ. Нэг хэсэгтэй нэг гэртайхан байгаад идэв шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээ яг өдөржингөө гэртээ хахаар мэдээж уушаа хацгаал тэгэл хавшаалал тэгээд гоё цэвэрхэн гэртээ хахын тулд гоё угаач хэрэгтэй байхгүй. Тэгж одоо захиас одоо гоё гэрээ гоё минималаар тогтчулмаар байна. Одоо хийх зүйл гэхдээ амар их юм олж тавхаас илүү хан манаа нэг гоё хөрхөн гоё доогуур юм үрж тавьдаг тийм тоглоомын харьцаг тийм тоглоом боловё гэж бодохгүй юм. Зүгээр энэ ханаас эхлүүлээд нэг тийм амар минимал гоё үзэмжтэй болгомоор үүдний хэсэг. Тэгээд ер нь өмнө нь ингээ 2 жилийн өмнө нэг өрөө байранд байсан аахгүй юу. Тэгээд 3 хүүхэдтэйгээ манай баг ой хүрээг байсан. Тэгээд 3 хүүхэдтэйгээ нэг өрөөнд байсан чинь манай хүүхдийн хоолны ширээ тэгээд машин тэгээд өөр юу л аюу их юм гэдгийгсэн. Тэгээд үнэхээр ингээд дараагийн байранд орохдоо одоо 2 өрөөнд орхон тодорхой болчлаа гэдэг. Дараагийн байранд орохдоо би маш минимал өөртөө маш цэвэрлж барихад маш амархнаар шийднэ гэж бодсон. Тэгсэн чинь манай нэг хичээн хуучин зургтын стенг амар том ортой том стенг дайжуул дээ. Тэгээд мөнгө дайжуул. Гэтэл том нүсэртэй тасахгүй. Тэгээ одоо сүүлийн үед чинь юм жижигхэн стенг байдаг болсон шүү дээ. Хаандаа наач тогтоочдөг тийм. Тэгэл энэ миний солио би амар минимал гэр орнод өгчүүлмээр байна гэсэн чинь манай нөхөр нөгөө би олон айлаар орж үзсэн. Тийм минимал айлууд ч амар тийм нүүж суудаг оюутнууд шиг тийм тухгүй харагдаад ирлээ гэх. Тэгсэн тэгээд би энэ гэрт хамаг их цагаа өнгөрүүлгийн хувьд би гэрээ яг өөрийнхөө тогтоолмоор байна гэсэн байдаг. Тэгээд ер нь би өөрийнхөө л байгаа да. Зураг сайтай гэж хаана би праймер болоход нолийн хаалганы ард яг орчхоор юм байна гэх. За нөгөө захиалж авсан шалгуугч маань дөнгөж сая шалгаа гочлаа. Тийм нарийнхын ирнэ унчихъя гэж бодож байгаа үгүй юм чинь тоороо юм юутай бомбогдож наалтдаг. Наалттай. Тэгэхээр ингэж наалтдаг. Тэгэхээр ус исэн тохиолдолд нарийнх юм болохоор тэнцвэргүй унчин гэсэн юм байхгүй.
За энэ даамсч үзэх. За ийм бодолтон дээр өмсөе. За иймэрхүү ахна. Чамстай. За иймэрхүү усттай байна. Манай найз надаас торхоо болохоор хөрхөн сул орох бах. Гэцээ татах уу би. Татаад амжилтанд хүрэхгүй байна. За нэг иймэрхүү. Шаргаланг зогч байна. Энд чи одоо 2 XL гэдэг чинь би өмсөхийн тулд 4 5 XL захиалмаар юм уу би өөртөө л. За дараах. Дараах нь орно гэж бодохгүй байна. Ажиж цэлхэж. Юу ч бороо гэсэн. За хар дээр хар жоохон онцгүй хаа. Юу энэ надад жоохон багтаад байгаа. Өдөр орчин жоохон багтаад. Энэ шараас урчсан, танилгаас урчсан. Өглөө хартах.
цовлтаа. Гэтэ иймэрхүү өнгийн пижакн дээр ийм халаажиг өмсвөл зүгээр юм болов гэж бодлоо. Пижак шиг харагдахгүй балтай шиг л харагдав. Цус шиг л харагдаад байна. Хүүхдүүд амарсан болохоор ус гэдгийг амтлуулж чадсангүй. Найз дээр очиж ус амтлуулсан. Сайтайхан битсэн бах та. Энийгээ дахиж өмсөөд тэгээ хар пижак өмсч үзье. Пижакных нь уурт бол нэг иймэрхүү. Тэгтээ сул завиртай. Байвал зүгээр юм байна. Гэтэ өнгөний хувьд бол зөгцчихэв. Түрүүнийхээ хар дээр болохоор ийм шаргал өнгийн цов бас гоё юм. Гэтэ бас цов биш пижак. Хар өнгө шаргал өнгөдөр хар өнгийн пижак зүгээр нэ тий. Гоё сул загвартай. Пижак аюул зүгээр юм байна. Түрүүний хар пластик хар палажин дээр болохоор шаргал өнгөтэй, цайвар өнгөтэй пижак аюул их зүгээр юм тий. Бас сул загвартай.